Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Энэхүү бичлэгийг үзэж буй өдрийн мэндийг хүргье. Бяцхан садарамтд минь. Мартин эмбишгэлээ октодын айгу хөөрхөн адарматай киног хөлбөсгүүчүүдтэй зориулаад яриад өгье гэдэг. Та нар харин дардаг юм дараатаарай шилж чанаад байлгүй. Шин савг. Шин телеграм. Гэхдээ хуучин бит. Манайс нэмэр мөсөн тонлог заяа. Хэдүүлээс нэгнээ санаж битгэж байгаа болохоор 4 сар хүртэл шин савгтайгаа хамтдаа бас телеграм хуудастай хамтдаа явахар болсон байгаа шүү. Окей. Зарим бичлэг телеграм дээр орох болохоор утсан дээрээ телеграм суулгаад яапи гэд хайгаад эсвэл пин коммент дэх линк давхиад ороод ир. Хэдүүлээ хаяа энэ сувг дээр бяцхан болгонд байх болно. Окей. Сексэс найз залууга үнсээд ажилдаа гарах энэхүү бүсгүй жаахан бэрэг юм байгаа. Өглөөдөө гурлан бүтээгдэхүүн лавиад цусан дах сахараа огцсон мөсгөж хаяад өдрөө эхлүүлдэг заншилтай энэ маань хотын төвд сүрлийн өндөр барилгад ажлын ярилцлагад ирсэн байгаа юм. Runway сэтгүүлийн ерөнхий хянагч Мирандагийн жинхэнэ баруун гарын туслахаар авах ажил горилоод ирсэн чинь өөрийгөө загварын хатан хангад боддог улаан ус туслах нь тосч аваад чухам номлол уншиж байсан чинь эгчхүү ирж байна гэх дуудлагын дагуу бүгд хөдөлгөөнд орцгоогоо сандралдаад эхэллээ дээ. Бүх хэрэгцээ нь гарт баригдаж байх ёстой. Бас дээрээс нь өрөөнд 4-өөс дээшгүй тоосонцор байх ёстой гинүү. Яасан пижигнэлтэй шааж өгч байна да. Саарлуустай лифтэнд суухдаа хүртэл ноёр хөлөө эдэлж ганцаар явах хууль тийм үү да. Орж ирээд өнөө улаан устыг бичиж амжаагүй байгааг харж байгаа ч юм уу араас нь хийх ёстой ажлуудыг нэг амсгаагаар 32 цагаан тогтоолж байгаа лугаа цувуулж гардаг юм байна. Өнөөх нь мэлигээд биччихэл байгаа даа газар байна. Өмнөх октод нь үл шаасан тул би өөрийн хоёр цэхрээр үзэж бай шийднэгээд өрөөндөө дуудаж оруулдаг юм байна. Улаан өст замаас нь дүнжин гарвас авсан 45К-гийн цүнхийг нь гялсаваа ширээн дагуулж удаж юм. Дарамттай нас ёо. Үннийг хэлэхэд манай хүн Мирандаг нь ч танихгүй. Цолтой та гоёлын дайшинстай тоглодог навчаа ихч үг гэцэнгүй. Ер нь энэ илэрэл бүхий бузар ажил таалагдахгүй байсан болохоор олон юм онхолдож оцгонж байхаар болж үзье. Би явлаа гэд гараад явсан чи ардаас нь улаан өст гарч ирээд дууддаг юм байна. Нууц сонсон Мирандагийн туслахыг хийх хүсэлтэй охтууд хорвоогоор дүүрэн байдаг юм бахоо. Тухай тэр авгаг ёстой мэдгч хүн байна. Ухааны юм яриад найзуудтайгаа үжийн зог баринга чийлэрч байхдаа Мирандагийн туслахаар ажилд орсондоо бас битүүхэн догтлоод байгаа бол тал харагдаж байна. Өглөө сэрлээ юу иймч кофе тимч оролт авцад яг цагтаа бэлэн байга сайхан өдрийн самарч эхлүүлдэг юм. Миний кофе хаана вэ? Ирэхгүй байгааг бол кофе зөөгч маань зуурдаар өнгөрчих үү гэж хальт гарч ирж хэлэнгээ ажиллаа хийхээр орж байгаа нь 100-ын гөлгийн шулмыг санагдуулсан гэлтэй. Мэдүү, над цэнхэр цамцаа тайлаад хайчих юм уу? Энтэр гэснээр цаашид чи кофе зөөн шүү. Би бүхэл чухал ажлыг хариуцсан чи бол зүүн, би бол баруун гарна. Энтергээ дүрдээ бол тун ихтгэлтэй орж. Нэгдүгээр туслахгүй. Галзаа ах хуу орж ирэхдээ өөрт нь өсгийг санал болгоход намайг байгаагаар минь Миранда хайрладаг гэж уянгалж унгаж байгаад гэнт Миранда дуудагдаад 10 банзлуулах хүүхдүүдийг нь сургуулиас авах энтер гэсэн хувьсгалын атгай хувийн ажлуудыг нь хүртэл амжуулах болдго юм байна да. Гэснэ гарч явахт нь гутал руу яг өгсөн холгон харж байгаа аятаа харахаар сандраад гяс шивэртэй гутлаа шидэж хаяад өнөө өсгөйг өмслөө. Баахан ажил араас нь хэлсэн балмагдаад санчаад гүйж байхад ардаас нь дахиад уцаа залгаад ийм ч юм хий гэд бори бохс үзүүлэхгүй юм аавгаа. Харин ч бүгдийн цуглуулчаад хувцсны үлгүр шиг орж ирээд амьсгаа авч байгаад ажлыг өмөлзүүлчих би гэсэн чинь ходоод хонхолцоод байхаар нь бууж лави гэхээр өнөө халзаах бас л идж уух юм шүүмжлээстэй. Тэрийг гэдвэл таргалан, энийг гэдвэл бүдүүрнэ гэж лайтай шаацөө. Амаа ямагч өрхөсөөд ёо. Хоолоо яг идэхэж багт нь Миранда уулзалтын цагаа урагшлуулсан гэд бахардаад орж ирсэн чинь тэрч болохгүй, энж болохгүй гэд баахан хувцгалж байснаа сагсаасан торон балаажийг гоё юм байна гэж шаасан. Золтой л огцсонгүй. Тэсэхгүй энийг шаасан чи бүгдээрээ хараад гайхаж байх юм аа. Энд ч яг адилхан бүс байхаар нь инээд хүрээд инээчлээ гэж авсан. Байхгүй. Их ч бүхэл бүтэн 3 цаг цэнхэр өнгөдөд тухай лекс уншсан байдаг юм. Ёо, сексис авгаагаас болж стресстэж өөх гээд байхаар нэг жил энэ ажлыг аймаар хийгээд дараа нь хөсөл мөрөдлөөр амьдрна гэж найз залуутайгаа ярилцаж байхдаа шийдээд өдөр бүр ирдэг элдэв 7 элийн балан ажлуудыг нь яаж хийж байгаад гүйцэлдүүж хувцас цүнхээ шийдэлтэнд нь дурчихгүй хичээн. Амралтын өдрөөр аав нэрэд за сайхан лавшаа идийгээ сууж байсан чинь өнөө галзуур залгаснаа. Яг одоо онгоцны тий захиалаад гшөөс. Байгалийн давгчгүй шуурга хүртэл Мирандад үл нөлөөлөх юм ааш юм. Дураар авах юм да. Хаашаач залгаад хонгоцны тэг залдахгүй байх төрөл би яг одоо хармаар байна.
гэд байн залгаад байх юм. Ирж чадаагүйдээ шарн хөдлөөд чи ястаа юу ч чаддгүй. Би чамд туранхай модель болохыг хүсдэг. Сая огтоос илүү дайчин таргаа охин учраас ажилд авахар шийдсэн гэшээс. Өнхөөг тарганаар нь байн дуудаад байхаар хэний ч уур хүрнэ үстэй. Бүр нулимсэн зээлгнээд яг үйлдгийн даван дээр өнөө халзан ахыг олж хараа сэтгэлээ нээх гэсэн биш өөдөөс нь чадахгүй бол гарчхал та. Гоншгон жуухаар болчихгүй юу гэд төөгөөгөөс илүү хурцлтыг биш барина. Бүр шарн хөдлөд шаач л та би гэд бүр амар хичээмээр санагдаад ах хүүгээс илүүчлэх хувцас байвал өгөөч гэж байгаад маргааш өглөө нь жолк тайруулсан байдалтайгаар ширээн дээр гайхалтай үдсгэлэнтэй үзэгдэж байх юм гинэ. Шийдсэн хүүхэн ороо найз залуугаа тарахт нь машин налаа зогсож байгаа нь эроо. Ингээд маргаашаас нь загварын ертөнцид хөл тавьж азарган гүү зангаа сад тавиад өнөөхийн нүдийг ороо дээр нь гаргаж байдаг шүү. Илүүд баахан брендийн эдлүүдийг найзууд дундаа авчраад тарааж байгаа нь содомдарчаа боорцог чулууч байгаа итэл. Найз залуу жаахан ийгд үцэстэй. Ажил тараад сайхан саагчигээ сууж байсан балан ажлын утсан чихраад эхэлдэг юм байна. Санчаад утсаа аваад уур нь хүрээд хаяад явчихдаг. Джеймс Холт гэдэг хүнээс юу ч юм авах гэж ирсэн бол гялцал хүмүүсийн дунд яваад орчлоо. Хоорныгоо барьж үлдэйлэх энэхүү хонхоосон залуу бол манай хүүхний үүрсэн цүнхийг хийсэн гайхал. Хаврын цогдуулганых нь нууц материалыг атгуулж хаад архитан цогдорох эрхийг нээж өгөө цааш эргээд явчихдаг юм уу да. Ганц сипиж байтал боржгол шаргал залуу болдог бол баг хөзүүгэн шимхэндэ найраст. Хаачш далжижсэн хүүхэн биш тулдаал шууд гарч яваад ажилдаа сайхан ирүүл сууж байдаг. Ажил мажлыг бол хөлний ядам хуруугаараа өлхөн ээждэг болж. Ок, тий, болцсон. Алужаа болгоцсон. Асуудалгүй гэдэг үг л амнаас нь сагдаг болж. Мирандагийн гэрт ном өргөж өгтөө бараг л ном оруулахдаа заавал хиймээс авсан хувцастай нь бараг л орой нар хэвээсний дараа 22 цаг тэг 2 минутад ороод 5 алцаагаад 2 тийшээ харж хүзүүний дасгал хийгээд жаахан илэрч гайхаж байгаад номоо тавиарыг гэсэн биш эргүүтэж байтал ийгдүүтэй хоёр ихэр охинонд наашаа аваад ирээ. Бид хоёр төгчих гээд мойлго өмхүүлж байдаг юм. Дээшэл битгий гараараа гэсүүг нь мартч тийм үү? Яадгийн дор шиг ой санамжгүй царайлчаад Мирандаг нөхөртөөгөө маргалтаж байхад нь яваад орчдөг юм байна. Пүүцэгт. Чи миний ховын орон зайруу халтсан уу? Гэж байгаа юм шиг цэхийсэн хоёр нүдрүүн дэр илдэж байгаа айтаа цоо ширдэж байх юм. Бандсандаа шатан дээр номыг нь тавиад гараад явчихлоо. Байхгүй. Маргааш нь яг 7 буудлын өстүүлээд 10 цагийн турш сохиолын дуу сонсох шийтгэл амсах болов гэсэн чинь бэлэгчхүү даалгавар өгч чансагийн шалгай гэсэн юм уу яасан? Harry Potter-ын хэвлэгдэйг хувилбарыг хаанаас юм олж ирээд огтуд нь өг гэдэг юм байна. Ядж байхад өдрийн хоолыг нь ацарч амруун цудгах ёстой учраас хоолоо аванга бүх хүн рүү залгаж ном асуудаг юм байна. Партинд таралцсан боржгол шарчин зохиолч юм байлээ. Олоо төгөөч гээд гуйнга хоолыг нь бэлдэж байхад бийтгүй гарч бантын идлээ шат юм байна. Harry Potter-ын шинэ хувилбар олж ирэхгүй бол чи халагдана гэж хэлэхэд нь зэвүү дургу хоёр зэрэг хүрээд ажилласаа гарнаа песта. Ер нь би энэ шулмсын сугны өсөв хэмбэ чи одоо гэд үглээд явж байсан чи өнөө боржгор чи олоо төгчлгүй яах вэ? Багтаа нарахгүй ширээн дээр чулуудаж хаяад алуушээ огтудад чинь нэг ховийг бэлдээд өгчихсөн байгаа. Одоо галт тэргэндээ уншаад явж байгаа. Танд би өөр юугаар тус болгосон бол гэж хэлэхэд эгчийн эрүү мулт шаангаалддаг юм байна. Найз залуу нь ер нь бол цэнхэр ус цэрэнгийн сугны өс болсонд тун яоцгүй байгаа юм. Ажлаасаа гарсны тэмдэглэх гээд нилээдгүй өндөр сэтгэлдээ ирсэн чинь өнөөх нь худлаа шаас юм хараа гэд байж хад ямар ойлг байх вэ тийм үст. Эд ажил өрнж байсан чинь улаан үст бүр хуцуусаар орж ирээд жаахан сэжгийг хөрөх маягтай. Мирандатай хамт Франц руу шоунд оролцохоор явна гэдэг нь амьдралынх нь хамгийн том зорилго болсон. Дайн ч одоо ингээд улаан хамрлаад хозуулаа сууж байх гэж. Тэтгэлгийн өмнө бүх цочдын нэрсийг гаргаарай гэд үргэх нь улаан үстэд тун эмзэг тулсан да. Аргагүй. Нэгдүгээр туслахын хийдэг ажил байсан чинь амьсгалын замын халдвар төвчин шааснаас өвдөж халаага бараг өнөөгт чинь өгч байх шиг. Найзуудтайгаа уулын чухал үчиг хамт өнгөрүүлэх ёстой байсан чинь мань хүмүүр ангаагаа шоунд дээр шааж явах юм гэж хэн санахвд. Бараг нэг од ирсэн юм шиг гялзаж байхад улаан үст өөдөөс нь хялзаж байх юм. Зайлшгүй үсэн үсээ угаасан юм уу гүм үү тослоосон бор аруу шиг харагдаад байна да. Нэрэ үсгэснээс байж тогтоо. Энэ шиг тосон цэнгэл үстэй явж болохгүй та нар минь. Японы Ichikami брендийн 17 төрлийн ургамлын ханд агуулсан ямар ч химийн элдв орцгүй үсний шампунь ангижруулагчуд байна цаанч. Үсээ будсан байна уу, ороосон байна уу, эндүүдсэн байна уу хамаа байхгүй. Ichikami зүгээр л үсийг чинь жаргана. Зүгээр л Ichikami брендэд наад сэгсгэр үсээ даатгаж өрөх. Окей. Өдөр тутмын угаалтаар л эрүүл намирсан торгомсог үстэй баймар байвал байж тээ. Бүх сүлжээ дэлгүүрээс болон Mild Cosmetics-ийн салбаруудаас аваарай. Та нарыгаа л хүн шиг үсгэцэгтэй яваасаа гэсэндээ рекламдж өгч байна шүү. Өвлгийнхин үр садууд. Окей. За, буцаад кино руугаа тэгдэцгээе. Цагаан үстийн ард цацагт хэрүүлийн сүүл шиг дагаж яваа хоёр хэн ирж байгааг А, Б-гүй хэлэх шаардлагатай аж.
Энэ нөгөө иргэдийн төлөөлөхөөс хусагдаад их наядад мах нэрлэгчээр орсон ах хүү шүү гэж хажуунаас нь шивгэнх нь олгүй. Тосон зингэл ханиаднаасаа болоод бүр ой санамжаа алдаад эргүүдж байх хооронд манай хүн ажлыг нь өмнөөс нь хийгээд тодорч байдаг буюу юм аа. Найз залуугийнхаа төрсөн өдрийг уландаа гიშгээд улаан хивсэн дээр алхаж байхдаа битүүхэн санаа зовлт тээсэндээ бараг төсөөлийн жирэмсэл тусах нь холгүй гэртээ нэг лав арайд орж ирсэн чинь найз залуу нь урам нь аль үшээ хугшаагаад юун ярилцах мод ойлгохыг ч хүсэхгүй дээрээ тавьсан байлаа. Яста хасууд минь нэгэнтэйг ярилцаж байгаарай. За юу. Аашаас. Улаан үстийн насны мөрөдөл Мирандатай хамт Парис явах байсан чинь халааг нь дүүд нь өгчдөг юм байна хөөрх. Парис явах гээд 7 хоног юм идээгүй хичээл зүтгэлийг нь бурхан нулимсан аим шигт гонигтай өдөр. Ядаж байхад найз залуу ойлгохгүй шагаад бүр эморчмор санагдаад гудамж мэтэрлээ лааз таарлтууд өшиглийгээд явж байснаа гинтхэн ээж авийнхаа зургийг үзмээр санагдаад санаа алдахад эхийн сүү тагнаад амтдаг та шааж байтал. Орондоо орохгүй мөө мэдээ гэж явсаа. I life гэж. Аимшигт мэдээг Эмилид хэлэх гээд амнаас нүг унахгүй улаан хоолой дээр чулуу тэгэлдээд илэрч байтал улаан өстөм нь ёстой заяа нь хайсан машинд бүргүүлчт юм байна. Юм Парис. Эмнэлгийн орон дээр хөлн хугарцсан, хацар нь халцарцсан. Хөнөө хэдэн хялгсан тослогтоод стресстэж байхдаа бас өөрийнх нь өмнөөс Парис явах гэж байгаа өнөөхөө дээрлэхэд загинчих юм уу зайлвал. Найз нь үдсгэлэн дээр хийцгүрч байхад ямар гэчин уртраг өргөргөн таарчт. Шаргал буржгаар Дон Жуан гинтхэн гарч ирээл. Дахиад өдөж хоргоогод эхлэхий. Гэстэй бүр хазар дээр нь үнссэн чинь догдолж мөгдлөөл илэрч байдаг шүү. Энэ мэдрэл өх юм биш. Найз нь харчаад за ястаа уучлаарай. Гялцаал ховцлаад халуухан залууд үнсүүлээ зогсож байгаа чамайг би бол ойлгохгүй юм байна. Гэт хэлэх үед нь найз залуу нь хаанаас ч юм гарч ирээд чи явах гэж байгаа юм гэж асуусныхын төлөө ууралснаа гараад явж энэ. Багслаад хэлэхэд бол энэ хоёр амьдралын хэм маяг нь өөрчлөгдсөнтэй холбоотой нэг нэгний харамлах сэтгэл тулгуурлан уурлах маяг шаагаад ороод ирсэн байна л гэж одоо өдийн насныхаа туршлагаас хэлээд. Хөдөөний охин хот ирсэн юм шиг өнөөхийнхөө хажууд бүр эрүүгээ арайгаж тогтоож ядахта загварын шоу моо бүх зүйлд нь нүдэ унахчихгүй хичээг адил явж байж. Боржгор шар залуутай гэрээсээ хол тааралцсан биш оройн уулзаж хоол идэхэд тохиролцдог юм байна. Төмөр хадагтай Миранда нөхөртөөгөө салж байгаа тухайга хальтхан ам нээдэг юм аа. 6 дахь удаага салж байгаадаа сэтгэлээр унж байгааг нь хараад дотроо бас юм бодоод л байх шиг юм зайлвал. Анх эрэхтэй бахим охин л ирсэн. Одоо харин үдсэглэн сахиусан тэнгэр болцсон юм уу? Гялцж байгааг нь харахад ахтан ч бас сайхан байна ах. За байхгүй. Өнөөх маань боржгор шартаа болзоод хоол идэж гадуур зугаалаад шөнийг өнгөрөөж шулам шиг царайтай сэрсэн чинь яг үнэндээ боржгор шар Мирандаг ажлаас нь халуулаад өөрөө толгой дээр нь гарцах бодолтой байсныг санаандгүй олж мэдээд юу гэж бозортойгоо хончивдоо гэд халгалах нь цаашаа. Хурдхан явж үнэн мөнийг хэлэхгүй бол багтарч гээд арай гэж олж аваад хэлсэн чинь ихчгүй харин сайхан гар мэдчихсэн байдаг. Далдуур ажиллагаа явуулаад баргал дайсан гэж хэлж болох хүнээ өндөрт залаад өөрийгөө аварч үлдсэн байдаг юм байна. Иймэрхүү жадгарсан хорвоод би ер нь ацаа хийж явна. Гэртээ хараад ханийхаа гурилтай шүлийг очоод сууж байх ёстой юм шиг. Оргоод цэнхэр үстийг хийсэн нууц ажиллагааг сонсож суухдаа чихэн дотор нь бараг хулхин хөдлөд байсан байх. Миранда ирээдүйн өөрийнхөө халааг бараг чамд өгнө гэж тойрог утгаар хэлэхэд нь та халзаа ахыг хүртэл батарч унссан. Муухан бидтэй. Гэсэн чин алдар нэрийг хүсч байвал амьдрал угаасаа л жатаг байд юм аа мэдөө гэд халгаадгүй дээ. Аст би нэрэл энд атсан таглага ийд сууга бала хараа авгаар тэгээд дахиад хизээж Миранда руу эргэж харлаагүй гэрийн зүг гэдэн годон явсан юм да. Ардаас нь харж хоцрох ихчхүү харин охины чин хүслийг аашаас пистачин цөөх барихгүй хаашаалга болчихоо гэсэн айтаа харж орлоо зайлвал. Залахаар нь эргүү утсыг нь фантом руу чулуудаж хайчаа цэгсгэр найз залуу руугаа очиж амар сайхандаа жаргайгаад уулзаа суутал сэтгэлд дулаахан хараад үргэлжлүүлэн амьдэрцгаая хоёулаа гэд уянгалуулж байх юм хөөхтүүд. Шинэ ажилд ч орлоо амьдралыг дахиад шинэ нүдээр хараад зоригтойгоор үргэлжилсэн байдаг юм. Тэр нэг нь харсан ихчхүү бяцхан инээмсэгэл тодруулаад байгаа бол таймаа бас. За. Иймэрхүү игдүүтэй кинонод эмо өдрүүдийг давхад ч бас аатай тус болдог да. Одохгүй дараагийн киногоор уулзцай заваа гэдэг юм.